За сайн уу өдрийн минь. Өдрийн Хэдэн настай вэ? Өөрийгөө танилцуулаач. Оюутан уу, сурагч уу? 18 настай одоо оюутан. Тэгэхээр 18 нас гэдэг чинь ерөнхийдөө бас нэлийн төлөвшсөн байх нас. Тэгээ оюутан юм байна. Нэлийн биеэ дааж гин үү? Эцэг их нь ер нь хэр амьдралд нь оролцож гин. Одоо ажил мэргэжил сонголт гэх мэтчлэн. Ер нь бол 10 жилийг бодоход илүү их оролцож байгаа шиг санагддаг. 10 жил яг нэг хажууд нь дэрэгдэн цуг байгаад байдаг гэсэн болохоор ч тэр үнийг их төдийлөн анхаарат байдаг байсан. Оюутан болоод тусдаа гарчиж байгаа. Одоо өөрөөс нь холдож авч байгаа болохоор санаан завдаг байх. Хоёртойгоо мэдэхгүй чадахгүй зүйл их байгаа гэж боддог байх. Илүү их амар оролцох болсон. Одоо тухайлбал юун дээр их ажиглагдчих чинь чамд оролцож байгаа. Чамд хүн дээр тусдаг санагддаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд нь юу байна? Одоо ингээл өдөрт баг ингээд шалхахынгүй хөр амар олон удаа залгах ч юм уу тийм ингээд за нэг 30 минутын хүн залгасан бол дахиад нэг цагийн дараа ч юм уу дахиад нэг залгах ч юм ингээд амар их залгадаг нь жоохон дарамттай байдаг. Тэгээд яг хичээл сургуулийн тал дээр болохоор бас нөгөө нэг одоо хичээл сонголт Монголд одоо яг дүн эдэр бол оюутан хүмүүс чинь жоохон нэлээд төлөвшсөн юм чинь бас нэг их эргэлзээд ахаргүй асуудал гэж боддог хгүй юм. Тэгэхээр бүр тэр болгонд нь ингээд нарийн оролцоод хэдээс хэдэн цагийн хооронд ямар хичээл нийтрээ гэдэг нь бол бас жоохон амар их хүндрэлтэй байдаг. Тэгж маш олон залгахтаа одоо тухайлбал юу ярьж асуудгийг бол одоо тэгээ юу ийж ийн хайжчих чинь яав ийв гэж одоо нэгэн ясны амар мөрдөөч байгаа юм шиг нэг тийм санагддаг. Ерөнхийдөө залуу хүн байна да бас ингээл бодсон санс юм их байгаа штэ. Хийх хүсэж байгаа зүйл мөл гэл одоо тэгэл тэр болгонд жоох ингээд хориглох маягтай одоо ингэх чинь тэгэх чинь гэх юм бол жишээлбэл харьяа чичээл хийгээч гэдэг ч юм уу тэгээ нэг тиймэрхүү жоохон дарамтууд байдаг. Ерөнхийдөө бол чамайг одоо ийм зүйл хиймээр байна, тийм зүйл хиймээр байна гэхэлэр ярьж хон дэмждэггүй тийм хандлага ажиглагддаг гэсэн үг тийм. Ерөнхийдөө л ингээ санаагаа хэлэхэд нь бол яг нэг дургуутсахгүй. Жохоо дэмжиж байгаа юм шиг мөртлөө яг цагаад болохоор яг ингээд үгүй ер нь бол дэмжээгүй л байдаг. Тийм. Гэтэ яг тийм төлбөргүй байгаа нь бас амар үнэхээр ингээд нэг сэтгэл ингээ хоёр дуулдаг гэх юм уу. Яах гэдэг нь мэдлэгтэй юм шиг үү. Тэгэхээр одоо чамайг чи одоо өөрөө төгсөл мөрөөдөлтэй тий ямар ч таажууд их сургуульд орсон. Ер нь мэргэжлээ өөрөө сонгосон уу? Мэргэжлээ бол өөрөө сонгосон. Тэгээд мэргэжлэрээ одоо ажиллахад гэх юм уу эсвэл бол яг юм ботсон сансын юм ингээ хийхэд чи ер нь хэр хүлээж авч ин чамд ер нь итгэж гин үү? Ер нь бол яг би нөгөө угаасаа багаасаа зураг зурх дуртай тийм байсан болохоор яг сонирхлын үдэн дээр бол намайг бол нэлээд дэмждэг яг дуртай юм нь юм байна гэдэг хүлээн зөвшөөрүүлчихсэн болохоор энэ чиглэлээр бол илүү дээр юм байна гэдгийг нэг өөрөө ойлгочихсон. Тэгтээ ингээ ирээдүйд хийх гэж байгаа одоо ингээ бодож байгаа зүйлийг маань жоохон ингээ яадаг хүлээн зөвшөөрдөггүй гэх юм уу. Яг л одоо сурж байгаа бол энэ мэрэгчлэрээ ажиллах хэрэгтэй гэдэг тийм ойлголттой гэсэн үг байхгүй. Би болохоор мэрэгчлээсээ жоохон хөрвөх нэг арай тэрнээс нэг арай илүү ингээд арай нэг хоёр төрлийн зүйл ч юм ингээ хослуулж хийх сонирхолтой байдаг байхгүй. Тэгэхээр яг тэр тал дээр нь биш нэг яг өөрт нь хүлээн зөвшөөрөгдсөн өөрт нь харуулсан тэр зүйлийг болохоор амар их дэмждэг. Бусад зүйлийг нь бол тэм төдийлөн сайн дэмждэггүй. Тэгэхээр нэг жоохон тийм өөрийнхөө байлгах гэдэг тийм хандлагатай байдаг гэсэн үг юм тийм. Тэнгүүд таарт одоо санал зөрүүлдэг асуудлууд ер нь гарч ийн үү? Яг юун дээр нэлээд санал зөрүүлж ийн. Тэгээд яг эцсийн үр дүн шийдвэр нь яг яаж одоо гардаг вэ? Таар асуудлаа яаж шийдэж ийн? Энэ санал зөрөх юу бол нэлээд их тохиолддог. Гэхдээ яг энээр бол би бол хизээч яг өөрийнхөө ингээд бодол саналыг чөлөөтэй 100% бол ингээд илэрхийлж чаддаггүй ер нь байнгын нэг юм төвчих байдалтай байдаг яг ээжийн юуг их сонсдог л доо нөгөө ээжийнхээ яг тэр хүсэж байгаа тэр зүйлүүд нэг сонсно тэгээд яг ингээд өөрийнхөө хүсэл бодлыг ингээд тулгаад яг 100% илэрхийлэхдээ мэдээж хүлээн зөвшөөрдөггүй угаасаа л зөрдөг бит хоёр тийм болохоор тэр би ерөөсөө нэг тэгэж өмнө ч одоо шиг тэгээд 100% илэрхийлж чаддаггүй нэгдүгээрт хоёрдугаарт болохоор яг ингээд өөрийнхөө бай гэд бодохоор бас тэр хүний чинь ингээ мах цасны тасархай тэгээд тэр хүнээс чинь миний амьдрал хамааралтай байдаг болохоор ч тэр бас яг тэгээ жоохон хүндлэх гэдэг үүднээс ч юм уу бас ингээ өөр хөрөөддөг чаддаггүй. Тухайлбал чи одоо яг энэ дээр миний зүв байхад ингээд ялагдлаач гэдэг юм уу тиймэрхүү мэдрэмж төрсөн ямар шийдвэр гаргаж ирсэн бэ? За хамгийн
За хамгийн сүүлийн санаж байгаа жишээ нь гэх юм бол би нэг хичээл дээр и тавиулчихсан байхгүй юу. Ягаад гэвэл надад тэр үед ноутбук байгаагүй учраас хийх боломжгүй. Тийм болохоор тэрийг одоо дараа жил ноутбуктэй болчоод хааштай л ингээд тэрийг ингээ и тавиулаа гэдэг чинь унтж байгаа тэн дээр ингээ муу авч байгаа гэсэн үг биш. Дараагийн уйлралтанд дахиад тэр шалгалтыг нөгөн зүгээр л хэвийн нормал тэгээд түр зүгээр ингээ пауз авч байгаа гэсэн үг байхгүй юу. Яг тэрийг ингээ ойлголгүй ийм тавиулсан гэсэн чинь ингээд амар ууралж исэн. Тэгээд ингээ надад ноутбук байхгүй байсан болохоор би ингээ ноуттэй болоод өгөө гэд хойшлуулсан юм ээжийг гингүүт. Тэгээд чиний хичээлдээ ингээд и тавиулж байгаа чинь одоо миний ноутбук аваагүй юм авч өгөөгүй юм буруу юм уу гэдэг ч юм уу тийм жоохон сонин иймэрхүү зүйлүүдтэй бүр амар маргаа өсдөг. Тэгээ эцэст нь л яг үндэ шийдвэрлэж чаддаг уу? Хин ч одоо аль нэг нь гомдоод юм уу аль нэг нь уурлаа тэгээл дуустдаг. Зураа одоо байн ингээд залгадаг ч гэдэм юм ингээд мөрдөж мөшгөөд байгаа юм шиг санагддаг гэсэн шүү дээ. Тэр нь одоо яг юунаас болдог гэж чи боддог вэ? Одоо нэгдүгээр яг санаа зовж байгаа гэж түрүү хэлсэн. Өөр одоо зүгээр ингээд зөвхөн санаа зовход гэхэд тэгэж олон залгадаггүй ч юм уу? Тийм юм болвол гэж би бодохгүй юм л та. Тэгэхээр яа гэм бол чамд итгэдэггүй болов эсвэл чи итгэлийн алдаж исэн юм болов чамаас шалтгаалсан ямар нэгэн тийм хүчин зүйл байдаг гэж юу боддог вэ? Байгаа хаа. Ягаад би ч нэг өөрөө ээж залахгүй бол өөрөө залгаж ярих нь бас их ховор л доо. Ягаад гэвэл угаасаа л ээж залгаж идэг юм чинь би залгаж яах вэ гэсэн бодолтой л байдаг. Энэ яг нэгдүгürt миний л буруу баг. Хоёрдугаарт нь энэ нь болохоор яг ингээд надад итгэдэггүй гэдэг нь угаасаа надад багаас мэдэрэгдэг гэсэн аахгүй. Баг байхдаа би нөгөө нэг үеэлтэйгээ цуг амьдэрдэг нэг ангид сурдаг. Тэгээл сургууль дээр ямар нэг асуудал боллоо энэ тэрийг хэдэл ингээл. За жишээ нь одоо миний зөв одоо хүн болгоны харах хүн зүгээр штэ. Тэгж яхад ингээд тэр үеэл миний буруу болгож харангуут яг үндэ миний хувьд миний зөв байх тохиолдол байлаа гэж бодоход ингээд миний үгэнд итгэхгүйгээр хүн тэр үеэлийг үндэсдэг. Нэг юм нь болохоор би ингээд жоохон хүмүүсийг айгүй их боддог жоохон нэг тийм зөөлөн сэтгэлдээ талдаа болохоор хүний нөгөө нөлөөнд амар амархан автах магадaltaй гэж манай бүр амар боддог байхгүй юу. Тийм болохоор ингээд намайг одоо яг тэгээд хүний үгэнд авчдаг энэ тэр ингээд өөрийн толгойг өмшиг шийдвэр гаргаж чадахгүй матахгүй гэж багаас амар хэлдэг гэсэн болохоор ер нь надад итгэх итгэл нь нэлээд багах намайг жоохон нэлээд багаар доогуур үнэлдэг юм шиг надад байнга санагддаг. Тэр ээж чинь чамайг үнэлж байгаа үнэлэмж чи өөрийгөө үнэлж байгаа үнэлэмж харах өнцөг ер нь бол зурж ийнө эсвэл чи яг 100% санал нэгддэг үү тэрэн дээр ээжийн харж байгаа бол зөвдөөч гэдэг юм уу тэгж үү хизээ санал нийлдэг. Би бол яг үнэгээд ээжийг миний нүдээр юмыг харахгүй байгаа шүү дээ. Ээж өөрийнхөө өнцгөөс л харж байгаа. Мэдээж би хүү юм чи алдна гэхдээ алдлаа гэ тэрийгээ би бол дотроо бодохдоо тэрийгээ давтахгүй харин тэрийгээ ингээд засъя л гэж хүн чинь боддон. Тэгээл мэдээж буруу зүйл хийсэн бол тэр үед яг буруу зүйл хийлээгээд ээжээ зэмжүүлж болгочихсон дараа нь тэрийгээ дахиад давтахгүйгээл хаминдаа ингээд хичээж явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр үед нь ингээд эцэг их нь дээр нь одоо миний хүү одоо эн чинь ийм бол дараа нь ингэх хэрэгтэй шүүгээ зөвлөө туслаад яг тэр үед нь ингээд амар гоё зөвлөгөө өгөх юм уу туслах урам зориг өгөх хэрэгтэй шүү дээ. Гэтэл манай ээж болохоор яа ингээд тэр алдчих юм бол ийм юм дээр ингэж алдлаа. Тэгээд нөгөө нэг эцэгүүдийн ганц хэлдэг юм амар харьцуулдаг хүний хүмүүстэй намайг тэгж харьцуулдаг. Чи ингэж алдлаа. Тэдний хүүхэд тийм юм хийгээ тэгээд цаа явж ийн. Тэгэхэд чи өөрийгөө харч гэдэг ч юм уу те. Яг тийм юмнууд нь бүр яг тэр нэг одоо ингээд унсан зүйл дээр нь бүр их юм амар дарамтуулж өгдөг. Ерөнхийдөө бол жоохон урам зориг тийм халуун дулаан үгээр жоохон дутагддаг. Тийм болохоор бас ингээд жоохон ээжсээ жоохон төвөгшөөх ярихгүй байх бас нэг магадлал. Тэгээд дээрэс нь нэг одоо өөрт мань итгэхгүй байгаа гэдэг байгаа шүү дээ тий. Тэнгүүт би ингээд хайцаа ээж ингээд хүлэн зөвшөөрдөг. Тэрэн дээр нь ингээд хөргөн зөвлөгөө өгдөг зөвөр ойлгодгүй юм чинь алдсан тийм зүйлүүдээ бас ингээд ээжтэй хэлж чадахгүй нуух тийм үстэхгүй. Тэгээд тэрийг нь дараа нь ээж нь мэдлээ гэхэд буцаагаад нөгөө намайг дахиад л ингээд яалаа гээл дахиад бүр том асуудал үүсдэг байх юм. Чи одоо ингээд тааштай за үнэ хэлжүүл ээж уурлах юм чинь ингээд ингээд худлаа ярих ч юм уу тиймэрхүү тохиолдол юу н гарч ийн үү? Зөндөө гарч шүү дээ. Мэдээ залуу хүмүүс юм чинь ингээл бас хаяада найзуудтайгаа гарч орно. Тэгэл энэ тэнд газраар очиж үзмээр санагдана. Тэгэл тэгэнгүүт ээж яг энэ бол одоо ингээд тохиолжсэн тохиолдлохгүй одоо. Би нэг тийм газар очиж үзмээр байна гэх тэгэнгүүт тийшээ очиж яхав дээ. Тэгэл байдаг л нэг тийм газар шүү дээ. Тэр нэг харьцаа хичээлээ гэж. Нэг тэг шултгаа унтахаа бодооч гэл тээ. Тэнгүүт нь тэгэл за гэж хилжээл гэртээ ирлээ гэдэг ч юм уу тэгж хилжээл нөгөө заавал хийм байгаа зүйлээ хийж санаа амрах ч юм уу тий. Яг тийм заавал юм эсэргүүцэх сэтгэл төрүүлдэг байхгүй юу?
Тэгээд одоо яг энэ ээж чинь чамд итгэдэг байдал юм уу? Энэ мөрдөж өмшигдэг юм хизээ одоо дуусна гэж боддог вэ? Ер нь энэ асуудал ер нь чиний бодлоор яавал шийдэгдэх юм шиг санагддаг вэ? Миний бодлоор одоогийн байдлаар л бодож байгаагаар бол өөрийн гэсэн одоо яг ийм карьертэй болоод тэгээд тустай гарч ижил ер нь бол нэг юм хувийн амьдралтай болж ижил хамааралгүй болж ижил хувь хүн бол би хүн бол төлөвшсөний дараа л арилах юм болов уу гэж боддог. Гэхдээ бас арилахгүй жоох магадaltaй л да. Мэдээж хүний ээж хүнээс ингээ хамааралгүй байна гэж байхгүй шүү дээ. Тийм цусныхан тасрал юм чинь. Тэгэхээр ээжигээ арай жоохон ямар байгаасаа гэж хүсэж байна. Ээжигээ жоохон өөрөө саалдаг хайгаасаа гэж юм бодож байна. Нэг хэдий ээж ч гэсэн тэр хүний нэг бүх зүйл нь зөв гэсэн үг шүү дээ. Тийм болохоор жоохон бусдын өнцгөөс яг өөрийнхөө нөгөө бага байсан насны өнцгөөс нь хүүхдээ илүү хараасаа гэж бодож